Free Market Academy зуны сургалт. Эрх чөлөөний философи, Хавай номхонлог их сургуулийн профессор, хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгэмийн ерөнхийлөгч Ken Schooland. Та бүхнийг өнөөдөр энд хүрэлцэн ирсэнд би маш их баяртай байна. Надад маш их таалагдж байна. Энэ 7 хоногийг би маш хөгжилтэй өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг ч бас хөгжилтэй өнгөрүүлнэ гэж найдаж байна. Заавал академик сериосны байх албагүй. Тийм учраас би энэ номыг бичсэн. Эдийн засаг бүх зүйлд холбоотой. Яагаад заавал уйтгартай, залхуу хөрмээр нухацтай байх ёстой гэж? Хүн болгонд хүртээмжтэй, ойлгомжтой, энгийн байж болно шүү дээ. Энэ талаар би дараа ихэн ярина. Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Анх би 22 жилийн өмнө Улаанбаатарт ирж байсан. Магадгүй та бүхний настай ч ядсуу байгаа бах. Энд 22 настай хүн байна уу? Тэгвэл чамааг би төрөхөд энд ирж байсан юм. Маш өөр газар байсан. Би энд ирэхдээ маш их сонирхож ирсэн. Литвинээр дайраад Орос, Москва, Иркутск, Улаанбаатар, Бээжингээд гал тэргээр явж ирэхэд нийт $20 л өртөгтэй болсон. Анхаарч байснаас Улаанбаатар хот маш их өөрчлөгдсөн. 20 жилийн өмнө энд ирэхэд гуниг түүхтэй нурсан улс шиг өгцсөн. Одоо бол маш их өөрчлөгдсөн байна. Баяжсан, хөгжсөн, эрч хүчтэй хот болсон байна. Би Хавай Пасифик их сургууль багшилдаг. Хичээлээ заагаагүй үедээ өөр газруудаар аялж, Free Market буюу чөлөөт эдийн засгийн үндсийн тухай заах дуртай. Миний эхнэрийн зураг энэ байна. Хятад улсад төрсөн ч сүүлд Америк улсад ирсэн. Бас чөлөөт эдийн засгийн үзлүүдийн талаар дэлхийд даяар хурал зохион байгуулдаг. Энэ хурлаа Словакийн Братислав, Шанхай болон Индонезид өнгөрсөн зун зохион байгуулсан. Бид нэр 6 жил дараалан Хятадын Шинон дэх North Eastern их сургуульд Liberty хурал зохион байгуулж байгаа. Мөн иймэрхүү группүүдэд Liberty Camp гэдэг зүйлийг олон улсад зохион байгуулж байна. Энэ удаагийнхыг оролцуулаад энэ ном нь 80 дахь хэвлэлт бөгөөд дэлхийд даяар 50 хэл дээр орчуулагдсан. Африк, Словак гэх маш олон орнуудад хэвлэгдэж тараагдсан байгаа. Казахстаны хүүхдүүдэд музикийн хэлбэрээр хүрч байсан. Холливуудын хүүхэлдэйн киноны баг болон Хятадын хөрөнгө оруулагчид оролцож удахгүй энэ нь кино болон гарах юм. Өнөөдөр маш товчхон танилцуулга маягаар чөлөөт эдийн засаг, чөлөөт нийгмийн тухай танилцуулъя. Тийм болохоор одоо та бүхнээс асуулт асуумаар байна. Хажуудаа сууж байгаа охины төрөвчнээс мөнгөний эсвэл гар утсыг авах чиний хувьд зүгээр үү? Яагаад болохгүй гэж? Эрх чөлөөт үзлийн хамгийн гол үндсэн суурь зарчим бол хэрвээ чи ямар нэгэн үйлдэл хийхийг буруу гэж үзэж байгаа л бол хэн нэгнийг тэр үйлдэлийг хийхийг хүсэх нь буруу бөгөөд хичнээн олон хүн байх нь ч ялгаагүй буруу үйлдэл юм. Та бүгдээс ахаад өөр нэг асуултыг асууя. Улс төрчид гэж хэн бэ? Ерөнхийдөө улс төрчдийн сонгуулийн кампанид ажлын үед өгч байгаа амлалтуудад итгэдэг үү? Хэн нэгэн улс төрчийн талаар бас ерөнхийлөн авч үзэж байгаа шүү. Магадгүй та бүхэнд дургүй улс төрч байж болно. Тиймээс ерөнхийд нь авч үзэж байгаа шүү. Тийм гэж хариулж байгаа нь гараа өрөг. Үгүй гэж хариулж байгаа нь гараа өрөг. Бусад гэсэн хариулттай нь гараа өрөг.
За дахиад нэг асуулт асууя. Ерөнхийдөө шудраг улс төрч, шудраг бус улс төрчөөс илүү сонгуульд явах магадлалтай юу? Тийм гэж бодож байгаа нь гараа өрг. Үгүй гэж бодож байгаа нь гараа өрг. Бусад гэсэн хариулттай нь гараа өрг. Ахаад нэг асуулт асууя. Ерөнхийдөө улс төрчийн ёс суртахууны стандарт нь та бүгдийн өөрийн чинь ёс суртахууны стандартаас илүү өндөр гэж боддгоо. Тийм гэж бодож байгаа нь гараа өрг. Үгүй гэж бодож байгаа нь гараа өрг. Бусад гэсэн хариулттай нь гараа өрг. Хувь хүнийг яриагүй шүү. Та бүхэнд ямар нэгэн итгэдэг улс төрж байж болох юм. Ерөнхийдөө эдгээр асуултыг асуухад ихэвчлэн үгүй гэсэн хариултыг авдаг. Америкийн нэгдсэн улсад тодорхой мэргэжлийн хүмүүсийн үнэнч байдал болон ёс суртахууны зан чанарын үзүүлэлтээр судалгаа хийхэд улс төрчид маш доогуур орж байсан. Биеийн үнэлэгч болон машин зардаг хүмүүсийг энэ харьцуулалтад оруулах нь шудраг бус гэж зарим хүмүүс үздэг. Яагад гэвэл тэд таныг хүчээр ямар нэгэн зүйл хийх тийм хүмүүс биш гэж үздэг. Энэ бүгдээс харахад нийгэмд улс төрчдийн эсрэг маш их үл итгэлцэл үүссэн байдаг. Тэгэхээр энэ бүгдийг яаж байхгүй болгох, яаж сайжруулах вэ гэвэл улс төрчдийг өөрийнхөө үйлдэлд эргээд хариуцлага хүлээж байхыг шаардах юм. Ахаад өөр нэг асуулт асууя. Ерөнхийдөө засгийн газар улсынхаа төлөө ямар нэгэн сайн бөгөөд хэрэгцээтэй зүйлсийг хийж байна гэдэгт итгэдэг үү? Хэр олон хүн тийм гэж хариулах вэ? Хэр олон хүн үгүй гэж хариулах уу? Одоо та бүхэн эсэргээрээ солигдож байгааг анзаарч байна уу? Хувь улс төрчийг ярихаас илүү засгийн газар гэж ерөнхийд нь ярихад хүмүүс илүү эргээр хүлээж авч найдлах төрдөг. Энэ бол ерөнхий үзэгддэг үзэгдэл. Өөр газруудаар явхдаа ч би энэ асуултыг асуудаг. Тэгэхэд яг л ийм хариулт авдаг. Яагаад засгийн газарт байгаа тухайн шийдвэрүүдийг гаргаж байгаа улс төрчөөс илүү засгийн газрыг илүү өндрөөр үнэлдэг юм бэ гэж би асуудаг л та. Магадгүй энэ нь засгийн газрын талаарх хүмүүсийн нийтлэг нэг бодолтой холбоотой байх. Би Хавайд амьдардаг. Тэнд бас баатарлаг дүр байдаг. Тэр бол Камехамеха гэдэг хаан. Яагаад энэ хүнд зориулж хөшөө босгон, энэ хүнд зориулсан баяр тэмдэглэж, энэ хүнийг хүндэтгэхэд байдгийм бэ? Энэ хүн маань ахыгаа хутгалж алсан бөгөөд Хавайн хамгийн том арлыг эзэлж цэргүүдээ авчирна. Тэдний тусламжтайгаар Хавайн бусад арлуудыг мөн эзэлсэн юм. Жишээ нь гэвэл чи хажуудаа байгаа охиныг алах юм бол чи алуурчин болоод бид чамайг шоронд хийж шийтгээд өөрт чинь зориулж хөшөө босгож баяр тэмдэглэхгүй байх байсан. Харин чи мянган хүнийг алах юм бол чи баатар болоод чамд зориулж хөшөө болгож баяр тэмдэглэдэг байна. Би бол энийг том зүйлийн ёс суртахуун гэж нэрлэж байна. Чи жижигхэн гэмт хэрэг хийвэл чи эрүүгийн хэрэг. Тэгвэл чи энийг маш томоор хийчихвэл үндэсний баатар болчихлоо. Энэ хүн болохоор Хавайн арлуудыг нэг үндэстэн болгохын төлөө хийсэн. Тэгэхээр 2-7 хоногийн дараа Жорж Вашингтон Америкийн нэгдсэн улсыг Британиас салгаж тусгаар тогтнолыг зарласан. Бид яг юуг нь ёслон тэмдэглээд байна вэ? Хүчээр нэгтгсэн нэгтгэлийг үү? Салан тусгаарлалтыг ёслон тэмдэглээд байна уу? Энэ бол нэг л ерөнхий зүйл байна. Бид өөрийнхөө тэр хийсэн дайндаа ялсан хүмүүсийг ёслон тэмдэглээд байна. Хэрвээ энэ хүмүүс өөрийнхөө хийсэн энэ тэмцэлд ялагдсан бол бид нар эднэрийг ялсан нөгөө талын хүмүүсийг ёслон тэмдэглэх байсан. 2-р сард бид Жорж Вашингтоны төрсөн өдрийг тэмдэглэдэг. Бас яг тэр өдөр Абрахам Линкольн буюу өөр нэг ерөнхийлөгчийн төрсөн өдрийг тэмдэглэдэг. Абрахам Линкольныг мужуудыг нэгтгэн нэг болгосон өдрийнхэн төлөө ёслон тэмдэглэдэг.
Нэг талаар авч үзэх юм бол Абрахам Линкольн бол хамгийн том боолын эзэмшигч байсан гэж хэлж болно. Ягагт гэвэл залуу хүмүүсийг өөрийнхөө зорилгын төлөө айрамд татан оролцуулж, өөрийнхөө дайнд тэднийг ашигласан. Тэгсэн мөртлөө Абрахам Линкольн дайны төгсгөлд хар арьстан боолуудыг чөлөөлсөн учраас хамгийн том чөлөөлөгч хэмээн нэрлэгдэх болсон. Тиймээс Америкчууд тэрнийг Америкийг салан тусгаарлахаас хамгаалж нэгтгэж чадсан гэж үздэг. Өнөөдөр бол Абрахам Линкольныг Америкийн нэгдсэн улсын хамгийн мундаг ерөнхийлөгч хэмээн ярьдаг. Гэтэл бусад Америкийн ерөнхийлөгчд нь бусад улсуудыг салан тусгаарлахад тусалж байсан. Ийм зөрчилтэй зүйлүүд нэг хүний толгойд зэрэгцэн оршиж байгаа шалтгаан нь ариусгах ёслол гэж нэрлэгддэг зүйл юм. Түүхийн явцад нэг хүн хулгай хийх, аллах хийх зэрэг ямар нэгэн буруу зүйл хийхэд бусд нь энийг буруу гэж хэлдэг. Тэгэхээр энийг хэрхэн зөв болгож чадаж байна гэхээр ямар нэгэн зан үйл болгож байгаа юм. Ихэнх тохиолдолд хүмүүсийн сүнс эсвэл 6 дахь мэдрэхүйн ертөнцид хандаж өөрийн хийж байгаа зүйлийг зөв гэж харуулдаг. Ямар нэг дайнд ялах нь хангалттай ч тухайн нийгэмд энэ нь зөв зүйл хэмээн хүлээн зөвшөөрүүлэх нь чухал юм. Яг энэ үйлдэлийг дэлхийд даяар хааны ариун эрх хэмээн нэрлэж байна. Тэгэхээр зэрэг хааны ариун эрх, Бурханаас заяасан эрх гэгдэж байсан энэ зүйлүүд сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийд даяар өөрчлөгдсөн. Япон, Англид, Саудын Арабид хаан хатан байгаач хааны ариун эрх гэдэг ойлголт нь орчин үед олонхын ариун эрх гэсэн зүйл рүү хувирч өөрчлөгдсөн байна. Энэ хоёр эрх хүч нь зарим хүмүүсийг бусад хүмүүсээ удирдахыг зөвтгөх үйл явц болж байгаа юм. Түүхийн явцад маш олон хүмүүс энийг эсэргүүцэж, тэд нар бусад хүмүүсийг удирдах хэрэггүй хэмээн үзэж байсан. Цаг хугацааны нэгэн үед Америкийн нэгдсэн улсад намайг хятад хүнтэй суухыг хууль бус, цус холилдно, гэмт хэрэг мэтэр үзэж байсан. Хэн нэгэн хүний эрхийг булааж авах нь хичнээн олон хүн гараа өргөсөн нь, хичнээн олон хүн энийг дэмжсэн нь ерөөсөөж хамаарахгүй гэсэн үг юм. За тэгэхээр 8 минутын жижигхэн кино үзүүлье. Энэ нь яг энэ үзлийг илэрхийлсэн бөгөөд үндсэндээ энэ номын өмнөх үг юм. Эрх чөлөөний философи, Хавай номхонлог их сургуулийн профессор, хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгэмийн ерөнхийлөгч Ken Schooland.